Сайн байцгаана уу? Налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдрийг тохиолдуулан эрхэм хайртай бяцхан урсыг минь эрдмийн аянд мордуулж өгсөн эрхэм багш Отхон Туяада баярлалаа хэмээн 2-1 ангийн хөөрхөн бяцхан шавнар болоод хүндэт эцэг эхчүүдээс нийлгээсэн маш гоё мэдчилгээг хамтдаа уламжилцгаая. Айны харгүй Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдрийг тохиолдуулан бид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид бас Алдан гад судантай голом зохицолбор сургууль тэр дундаа Отхон Туяа багшигаа зарим хөрөлцөн ирээд байна. За юун түрүүнд багштай энэ өдрийн мэнд хүргэе, бас баярын мэнд хүргэе. За маш их баярлалаа. Гинтийн байлаа. За тэгэлгүй яг хөө тэгээд алдраа бяцхан шавнар нь өөдөөс хараад ажил амьдралын гараага ардын багш хэмээх эрхэм алдраар чимэж яваа. Эгэл жирийн бүсгүй танд энэ цаг мөчид бас манай хамт олноор дамжуулж ийм гоё цэцгийн баглаа ирсэн байна. Тэгэхээр яг одоо хөөрхөн хүүхдүүдийнх нь маш гоё алга таршилтаагаар багштай баярын мэнд хүргэе. За тэгээд Отхон Туяа багшаа мэдээж мэдчилгээгээ дамжуулахаас өмнө одоо хоёулаа гүцэж байгаа олон хүмүүс байгаа болов онцгойлон тантай бас товч танилцмаар байна. Боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа. Хэдэн ангид алтан вэ? За сайн байцгаана намайг Отхон Туяа гэдэг. Би боловсролын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа. 2 дахь ангид ажиллаж байна. За тэгэлгүй яг хөө тэгээд энэ гоё цэцгийн баглаа багшаа энд байгаа их олон хүүхдүүдийн чин сэтгэлийг өөртлөөд ирсэн учраас ээдээ таны хувьд дэндүү үн цэнтэй болов гэж бодож байна. Одоо хоёулаа хөөрхөн бяцхан шавнар болоод хүндэт эцэг эхчүүдийнх нь талархан шингэсэн тэр сайхан мэдчилгээнд анхаарлаа хандуулъя. Тэгээд араас нь танд энэ гоё цэцгийн баглаа гардуулъя. Оройд дээдлэм ардын багш таны хойд шингээсэн баатар сүрийг магтан дуулъя. Олон ээж аавын охид хөвгүүдийн оюуны миг гэрэлтүүлж байгаа онцгой төрсэн багш мэрэгжлийг тань хүндэтгэн мэхийн яслаж байна багшаа. Үзэг барьсан төрхөн гарт нь үг холбох аргыг зааж өгсөнд баярлалаа. Учраач мэдэхгүй жаахан үрсийг минь угтан авч амьдралынхын тодхон дурсамжийг мөнхөлж өгсөн багштай баярлалаа. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд хөтөлсөн ерхөг найхсан талаас 9 гарагт хүргэсэн багштай хүүхэд шөөгсөн их өргөөний эзэн юм шүү. Багштай хүсэл тэмүүллийн тэргүүн охин юм шүү. Танда талархаж бас баярын мэнд хүргэж байна. Бяцхан шавнар 2-1 ангийн хамт олон болоод эцэг эхчүүдээс нь гэсэн байна. За тэгээд танд баярын мэндийг дахин дэвшүүлье. Маш их баярлалаа. Өстэй гоё байна. Баярлалаа. Баярын дэлгэн ээлтэй замыг зааж өгч та. Оройд дээдлэм ардын багш таны. За тэгээд Отхон Туяа багш олон мэрэгжил дундаас онцгойлон багшийн мэрэгжил бол хизээд хүнээр баян байдаг шүү дээ. Хайртай бяцхан шавнар хүндэт эцэг эхчүүд нь талархлын дээдийг танд өргөн барьж байгаа. Тэгээд бас тэндээс дурсамжийн бичлэг явж байгаа багш. Одоо энэ бичлэгийг 10-20 жилийн дараа том охид хүүгүүд багангийн багшд дурсаж нэг үзэх болов тэдэндээ сэтгэлээс хаваалцдаг. За маш их баярлалаа. Баярлалаа гэхээс өөр үнэхээр хэлэх үг алгаа. Маш их сандардсан байна. Хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Инхрээ бяцхан шавнартай сурлага хөтөлмөрийн өндөр амжилт хүсье. Тэднийгээ байнга асарч тойголж явдаг эцэг эхчүүдтэй маш их баярлалаа. Намайг үргэлж дэмждэгт маш их баярлалдаг шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд эрхэм багштайны соён гэгэрүүлэх цаашдын их үйлсэд амжилтыг хүсье. Сайхан баярлалаа. За маш их баярлалаа. Төрхөн гарт минь үг холбох аргыг заасан багангийн багшаа баярлалаа. Багчирхан бичэн багшаа хайртай шүү. Үзэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг